байна дээ. За уг нь одоо чухал асуудал хилцэж байгаа үг нь ер нь цаашдаа бас ямар асуудал дээр фокусч ямар арга хэмжээ авах уу гэдэг ярих байтал одоо бас энэ засгийн газрын нөхцөл байдлаас болоод бас ийм завсар гарчлаа. Уг нь бол төрийн үйл ажиллагаа 1 цаг 1 минут ч бас тасрах одоо ёсгүй юм байна. Тэгэхээр бидэд бас энэ дээрээс хууль эрх зүйн орчин дээрээ бас зарим зүйлүүдийг анхаарах хэрэгтэй байна л гэж бодож байна. Магадгүй одоо шинээр ерөнхий сайд томилогдож байгаа бол өмнөх сайдуудаа ядаж одоо үр гүйцэтгэр томилох энэ асуудлын тэр бас зохицуулаад өгөхгүй бол яг хөө шинэ сайдаа нөгөө томилох хүртэл хугацаанд бас ажил зогсож байгаа юм шиг энэ сайдууд маань энд ажиллаа тайлгнаж чадахгүй ийм байдалтай л гарчлаа. Яг зүгээр энд дэх асуудал яг хөөхэд цаана тэр аж ахуйн нэгж байгууллагуудын магадгүй яамны шийдвэрийг хүлээгээ явж байгаа хүмүүсүүдийн ажлууд л бас цаг нартай ажлууд зогсоолоо л гэж одоо бас боломжлол байна. Ялангуяа одоо баг энэ цаг үед дээр бол ингээл хөдөө аж ахуйн сайд аж үйлдвэр эрдэс баялагын сайд бол ингээл байнгын тасралтгүй ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл одоо ингээд зогсож байна. Тэгэхээр энэ дээрээ бас нэг цаашдаа анхаарах хэрэгтэй байна гэж бодож байна. Тэгээд энэ 2-3 зүйл бас тодруулъя. Энэ хөгжлийн банк ерөн одоо өнгөрсөн жил юу хийвэ? Сүр дулаантай нэг 500 сая доллар ч илүү босгож ирлээ гэж дуулдсан. Тэгээ энэ 500 сая доллараар орж ирээд ямар ч одоо төсөл арга хэмжээг санхүүжүүлж чадаагүй ингээд байж байгаа юм билээ. Хий хүүдүүлээд. Тэгэхээр энэ дээр одоо ямар бүтээмжтэй ажил ба энэ алдагдлыг үүсгээд байгаа энэ асуудал дээр хэн цаашдаа хариуцлага хүлээх юм бэ? Тэгээ ингээд юмаа тодорхой төлөвлөж чадаагүй гэсэн бол яах гэж мөнгө өсгөж оруулж ирсэн юм бол. Нөгөө талдаа ингээд яг энэ чинь өөр эдийн засаг буюу хувийн хөгжлийг дэмжихгүй саад болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хөгжлийн банкны удирдлагууд одоо хэн хариулах юм? Энэ дээрээс бас тодорхой бас хариулт өгөөч. За хоёрдугаарт яг нэг засаглалтай холбоотой нэг зүйлийг бас учрал ерөнхий сайд маань бас мэдж байгаа хот тосгоны эрх зүйн байдлыг баталсан. Энэ хуулийн хэрэгжилтийг бол бас тодорхой хугацаанд хойшлуулах гэж байгаа юм байна. Тэгэхээр за хойшлууллаа гэхэд ерөн зүгээр яг эсвэл орон нутгийн хотуудаа төр хойшлуулж болох уу? Нийслэл дээр хэрэгжүүлж болох уу? Эсвэл бүр нийслэлтийнхаа багнуур налах дээр нэг ингээ хэрэгжүүлээд тодорхой хэсэгчилж хэрэгжүүлж үзүүл яад юм бэ? Та энэ дээр бас ямар байр суурь байна? Тэгээд ингээд нэг бас бие даах, орон нутг маань бие даах, энд эрх мэдлийг цуглуулах биш, эсвэл нийслэлийн засаг дээр эрх мэдлийг цуглуулах биш. Уг нь ингэж тарааж л ажлыг одоо бүтээмжийг сайжруулах, энийгээ дагаад л одоо асуудлуудаа шийддэг байх л одоо зорилго байгаа юм л та. За эдийн засгийн хөгжлийн яамнаас асууя. Хичнээн ажлын байр одоо өнгөрсөн жил бүтээвэ, бий болгоо. Энийн хэдэн үеийг нь хувийн хвшил хийвэ. Хувийн хвшлийн хичнээн аж ахуйн гэж байгуулах шинээр өндөөж жижигээс дунд руу шилжвэ. Энийг нэг тост тестээр Батгүй дарга маань хариулаад өгөөч. Бүх юм сайхан болж байгаа гэд таавал хариулаад байгаа. Тэгээ энэ дээр бас нэг тоогоор бас нэг дүгнээд хэлээд өгөөч гэж үсэж байна. За би тэгээд яг учрал сайдын бас хэлж байгаа тэрийг бол хэрэгжүүлмээр энэ учрал сайд нөгөө тодтгол хийж байгаа бол дагаад яг засгийн газрын бодлого нь энийг одоо зарцаа ичиг гэдэм үү эсвэл одоо хасаад явах уу засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс ядаж ингээд зарцаах гэдэм үү иймэрхүү зүйлүүдээ байхгүй бол энд ингээд хий хоосон тайлагнаад тэгээ засгийн газар тэрийг нөгөө дүгнээд нэг үнэлгээ тавих ч хэцүү яах ч хэцүү гэдэг ийм сони юм байт юм байна. Тэгэхээр энийг Лука гишүүний одоо боловсруулж байгаа тэр хөгжлийн бодлого төлөлтөө уялдаагаа уялдуулаад ягарахгүй одоо ингээд тодтгол юм уу эсвэл цаг үеийн нөхцөл байдал ийм тохиолдлууд одоо засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр тодтгол заавал хийнэ гэдэг зүйлийг бас ингээд шийдэхгүй бол тэгээ нэг хэрэгжүүлэх юм шиг тэрийг бидэд асуугаал тэр сайдыг юм хийсэнгүү гэдэг. Өнөөдөр улсынхаа эдийн засгийн нөхцөл байдал чадамжийг харахаар бас бүх зүйлийг нэг зэрэг хөдлөж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг хөдөлсөн бөгөөд санхүүжилтанд босцсон юмнуудаа үлдээгээд ерөн аль хэсгүүдээ ер нь зогсоох юм гэдгээ бас нэг оруулж ирээд нэг удаатай шийдчихүүл яа гэм бэ гэдэг ийм таны бас хэлээд байгаа саналыг бол би Учрал ерөнхий сайд. За сайн зураг гишүүний асуултанд хариулъя. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн их хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар хилцүүлэх ажлын хэсгийн ахлагч нь бий байсан. За энэ хот тосгоны хуулийг сая засгийн газар дээр ерөнхий сайдын захирамжаар энэ хууль зүйн сайд ахлаад ажлын хэсэг гаргасан юм билээ. Тэр 3 хувилбар танилцуулаад засгийн газраас зарим зохицуултыг нь хойшлуулъя гэдэг нэг ийм саналыг боловсруулад их хурл руу өргөн барих гэж шийдсэн байна. Та би энийг өөрөө судлаа. Та энийг бол ярилцъя. Өөрөө бас энэ ажлын хэсгийг ахалсан одоо ажлын хэсгийн ахлагчийн хувьд зарим одоо бас шинжилэлүүд бол зайлшгүй хийгдэх ёстой. Хууль шүү.
бас бүхэлд нь хойшлуулад байх нь бас зохимжтой биш. Гэхдээ төсөв мөнгөтэй холбоотой асуудал мөн яригдж байгаа. Тийм учраас нөгөө хүнчлэгийн хэрээр хүлээж хийх хэрэгтэй гэж бодож байна. За хоёрдугаар таны хэлж байгаа санал бол маш зөв. Одоо энэ засгийн газрынхаа хуулинд тодорхой өөрчлөлт оруулж цаашдаа ийм асуудал үүсвэл дараагийн ерөнхий сайд томилогдсноор засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр одоо чөлөөлөгдөж байгаа. Сайд нар. Тэгэхээр тухайн ажлыг гүйцэтгэж исэн сайд нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэхгүй бол хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг өөрөө тайлбарлаж чадахгүй ийм одоо дэгийн хуультай бид нар байж шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо зайлшгүй эргэж гарах юм байна. Цаашдаа ер нь амьдрал өөрөө баян учраас ийм асуудлууд бол зайлшгүй одоо гардаг шүү гэдгийг бас хэлье. Тэгвэл тэр жилийн төлөвлөгөөч бай 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрч бай тодтголтоо заавал хамт орж ирж өөрчлөгдөж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол та нар ажил хийгээгүй төсөв нь байхгүй юм чи яаж ажил хийх юм бэ? Зарим газар тэр тэгэхээр одоо засгийн газрын түвшинд бол би ингэж бодож байна. Чи дөрөв хэлсэн. 2400 сул оронтой байгаа бол тэр цалин үлсийг нь зарцаана. Засгийн газрын түвшинд. Заавал тэр их хурлаар орж ирэх хэрэггүй. Зарим төслүүд хойшлуулах гэж байгаа бол зарцаана. Мөнгө төгрөг гаргахгүй. 5 сарын 31-нд нөгөө хуулиараа угаасаа тендер зарлагдаа эхлэегүй болвол ингээд зарцаана. Ингээд үүний дараа орлого ямар байх вэ гэдгээс шалтгаалаад тодтголоо оруулж ирнэ. Тэгээд тодтголыг оруулж ирэхдээ жилийн төлөвлөгөөг өөрчилнө. Шаардлагатай бол 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө дахиад өөрчлөлт хийнэ. Тэгэхээр маш зөв цаг байна одоо. Ингээ явъя. Тэгжиж цаашдаа дараа жилийн гүйцэтгэлч гэсэн тодорхой байгаж явахгүй бол одоо та нар жилийн төлөвлөгөөг өөрчлөөгүй шүү дээ 24 онд. Тэгээд тэрүүгээр чинь төсвийн та нар бас хасцсан шүү дээ. Тэгчээд бид нарыг яаж ажил хийгээд байгаа юм бэ? Дүрийн албаа гэж хэлээд байгаа нь бас буруу биш шүү. Тэгэхээр бүгдээрээ энэ асуудал дээр онцгой анхаарч ажиллацгаая. За, Батхөө 3 номер. За, сайн зэрэг гишүүний асуултанд сүүлээс нь эхлэх хариулчээ. Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээллээр 2024 онд аж ахуй нэгжийн байгууллагын тоо 110,051 байсан бол 25 онд 116,820 болж нэмэгдсэн. За, ажил-хэсгийн тоо сая 353,4 мянга байсан бол сая 383,6 мянга болж 2.2%-аар буюу 30,000 орчим ажлын байр бий болсон байна гэсэн албан ёсны тоо байна. За, хөгжлийн банкны хувьд бол нөхцөл байдал хүнд байгаа. Сая 3 сарын 13-ны байдлаар би танд бас нөхцөл байдлын мэдээллийг танилцуулъя. За, хөгжлийн банкны 3 сарын 13-ны байдлаар нийт зээлийн 54.8% нь чанаргүй болж, үүнээсээ 76% нь эрсдлийн сан байгуулах хэрэгцээ шаардлага байгуулсан байна. За, хоригдлогцсон алдагдлын хэмжээ 1 их 80 төгрөг болсон. За, дахиад 1 минут. Өөрийн хөрөнгө нь бол 240 тэрбум төгрөг болсон байна. Орлого болдог активын дүн зардалтай пассиваасаа 550 тэрбумаар бага 10 төгрөгийн зардал гаргаад 9 төгрөг олж байгаа юм ашигт үйл ажиллагаа нь алдагдсан юм нөхцөл байдалтай байна. За, яг энэ нөхцөл байдлыг засар сайжруулах үүднээс эдийн засгийн хөгжлийн банкны өдрөг шинэ гүйцэтгэх удирдлагын багийг томлоод за нийт захирлуудын тоог орон тоогноос 155-аас 90-с олгож бууруулсан. Энэ дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг бол засгийн газар танилцуулсан байна. 3 сарын 18-ны засгийн газрын тогтоолоор өөрийн хөрөнгийг 1 их 80 орчим төгрөгөөр нэмэгдүүлэх арга хэмжээг албажуулах шийдвэр гарцсан байгаа. Эхний арга хэмжээ. Сайн зэрэг. Тэгээд иймэрхүү л одоо тоостаас тэгээ хэлэхээр тхүү амар санаа зовоод байгаа байхгүй. Хүнд байна гэдэг зүйлийг хэлээд байдаг. Мөнгө оруулж ирчээ тэрийг зарцуулж чадахгүй. Наад хүмүүс чинь энэ хөгжлийн банкны процесс шийдвэр гаргах процессээс ч болт юм уу шийдвэр гаргах зээлээ олгож чадахгүй шүү дээ. Бүгд нөгөө хууль шүүхийн байгууллагаар явуучих юм болов уу. Тэгэхээр анханасаа сайн төлөвлөмөр байна. Тэгээ ингээд нэг өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ч гэдэм олж ирчээд ингээ хий хоосон одоо ингээл хөлөөл вэж ин л та хүүд айгууд л та нар. Ийм л зүйл байна. Хоёрдугаарт яг Бат Эрдэнэ дарга бас одоо нэгэн улсын хурлын даргын үүрэг гүйцэж байгаа юм чинь энэ улсын хурлын тамгын газар бас энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр хян шаналгаа хийгээд үнэлгээ өгöd байгаа юм. Нэг дүгнэлт юм шиг.
Энэ улсын хурл тайлгнаж байгаа болохоос улсын хурлын тамийн газар тайлгнах байхгүй. Тэгэхээр BDD энэ нэг бас их сонин тогтолцоон л ороод байна шүү. Тэгээ сүүлдээ эднэрийнхээ үгээр одоо асуудалд хандах юм шиг бид өөрсдөө бас ингээ бодж үзэх юм шиг ерөөсөө нэг юм юмыг л ингээл хольж утгаад бидний бас хууль эрх зүйн орчин яваад байна. Тэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулаад ер нь бол аудитын байгууллага тэр тусмаа улсын хурлын дэргэдэг аудитын байгууллагын гаргасан дүгнэлтэн дээр л түшгэлдэг. Тэрний одоо гүйцэтгэл дээр хариуцлага тоосдог ийм л одоо схемлэг бол ормоор байгаа юм да. Ерөнхий сайд. Сайн нэг шүүн гадаад зээлийн нөгөө ашиглалтын хуулийг өргөн мэдүүлсэн байна. Тэгэхээр тэр хуулиа явуулах хоёрт бол нөгөө хөгжлийн банкнаас ер нь цаашдаа гадаад зээлийн их үүсвэрийг дамжуулалтад явуулах ийм эрх зүйн орчин бүрдүүлээд өгчмөр байна. Бид нар тэгэхгүй бол нөгөө гадаад зээлээ ашиглаж чадахгүй. Нөхцөл байдалтай байгаа учраас ер нь бид эрх зүйн орчинг бүрдүүлээд хөгжлийн банкнаас цаашдаа гадаад зээлийн их үүсвэрийг дамжуулан явуулдаг байх. Урт хугацааны зээлийг оруулахгүй бол нөгөө төсөв дээр ингээ бичигдээд байхаар гадаад зээл тал нь байгаад байдаг ашиглаж чаддаггүй зарлага талдаа л ингээ бичигдээд ийм байдалтай байна. Тийм учраас ийм одоо эрх зүйн шинжил хийя л гэж би зорж байна. Үүнийг их хурлын эрхэм гишүүд одоо сайн зориг гишүүдэд тэргүүтэй гишүүдийг дэмжихийг хүсэж байна. За Банзар гишүүн төвшин гишүүн.